За богино хугацаанд ч гэсэндээ яг түүгээр харахаар боловсролын яамны харьяа 5 төсөл, гэр бүлийнх 7, барилгын хот байгуулалт барилга төр 2 төсөл хөтөлбөр бол мэдээлэл нь жоохон бүрхэг ойлгомжгүй зардал тооцоо яаж хэрэгжих нь тусахдаг байгаа. Тэгээд тэр ямар төслүүд нь ингээд төсөвгүй ингээд орхигдсон бэ гэхэлэр яг тэр нөгөө нийгмийн эмзэг бүлгийн асуудлууд, эсвэл нийгмийн эрүүл мэндийн асуудлууд, эсвэл хүмүүсийг гэгэрүүлэх, сургах, зан үйлтэй холбоотой төслүүдийг дандаа хоосон тавьчихад байгаа. Тэгээд хоосон тавьчихад байна гэдэг чинь тэр тооцоол хийгээгүй юм уу? Гадаад зээл юм уу? Гадаад гэхэлэр үгүй улсын төсөв гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ 5, 7, 10 гэхээр одоо байгаа тоолж чадж байгаагийн нэг 14 төслийг ядаж сайжруулж бид нар засаж дэлгэрэнгүй болгож ойлгомжтой болох хэрэгтэй байгаа. За хоёрт гэвэл бид нар одоо улсаараа нэг хүртээмжийн тухай ерөнхийдөө ярихгүй болохгүй байна. Баяр наадам болон олон нийт цугладаг бүх арга хэмжээ, олон хүмүүс өөрчлөлдөг нийтийн болон олон нийтийн газрууд, соёлын газрууд, бүх газрууд дээрээ үүд хаалгын доторх үйлчлэгийг нь хүртээмжтэй болгох, хаягжилтыг нь хүртээмжтэй болгох тал дээр нийтээрээ бүр аян өрнөлж ингэж ажилламаар байна. Тойрготоор одоо ажиллаж иргэдтэйгээ уулздаг гишүүд минь та нар ч гэсэндээ аймаг орон нутгийнхаа төсөв төлөвлөгөөнөөр анхаарч байхдаа энэ талаар ажиллаж нэг сайжруулаач. Тэнд чинь цөөхөн ч гэсэндээ одоо хүмүүс байгаа. За нөгөө талдаа 10 жилийн дараа гэхэд ахмад хүмүүсийн тоо улам өсөж байгаа. Харан мотон хүмүүс олон болно. Хүл харан мотон хүмүүсийн тоо өсөж байгаа. Статистикийн хувьд. Тэгэхээр ирээдүйд одоо байгаа үйлчлэгээ тэр хүмүүст ээлгүй болно. Бид нар өөрсдөө бас одоо тэрийг бүтээсэн ийм буруутан болж хувирна. Тийм учраас хүртээмжийн асуудлыг нүдэнд харагдах хуйцаар улсын төсөвдөд тусгаж оруулж харагдуулмаар байна. Одоо байгаа орж иж байгаа төлөвлөгөөнд бол яг түүгээд харахлаар яг харагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр төсвийн захирагч нар болон төсөв төлөвлөгөөн дээр яг энэ чиглэлийн хүртээмж, орчны хүртээмж нь юм байх юм. Мэдээллийн хүртээмжээ ингэж сайжруулъя гэдээ ингэ явмаар байна. Төрийн байгууллагууд руу орохлоор үүдэнд нь нөгөө манай сайчууд гэдэг дарга нарын зураг, вебсайт руу н орохоор дарга нарын зураг байдаг болохоос яг нөгөө иргэнд зориулсан авах гэдэг үйлчлэгийн нүрийг нэд байдгүй байхгүй юу? Гэтэл бид нар Mobicom ч юм уу банк одоо гар утасны телер компани руу орохоор ийм үйлчлэгээ авахд хэд дарнуу тэр цаахан дээр очно уу гэдэг ингээ ойлгомжтой байгаа. Хүн төөрхөргүй. Тэгэхээр энийг хүртээмж гэж хэлээд байгаа юм л та. Тэгэхээр энд байгаа бүх сайд нар ер нь төрийн одоо үйлчлэгээний байгууллагууд өөрсдийнхөө харьяа бүх байгууллагатаа энэ хаягжилт, энэ мэдээлэлээ цахимаар болон биетээр сайжруулах дээр онцгой анхаармаар байна. За тэгээд тэрийг төсөв дээрээ тусгаж арга хэмжээ болгож төлөвлөх хэрэгтэй байгаа гэсэн. За энэ дээр миний хамгийн харамсалтаас жоохон санагдаад байгаа нэг зүйл бол бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүнээ тоолоод ялгана гэд засгийн газрын төлөвлөгөөнд оролцсон мөртлөө хүүхдүүдээсээ эхлэе ICF гэдэг олон улсын ангиллаар эхлэе гэсэн ажил нь энд төсөвгүй явж шít. Тэг гэр бүлийн яам гэж бичсэн. Тэгээд яамд төсөв оруулаад эдийн засгийн хөгжлийн яамд хасч тийм үү? Эсвэл яам нь анханасаа төсөвгүй ингээд оруулаад ирдэг юм уу? Яг яадаг юм? Тэгэхээр энэ хүүхдийн ICF-ийн төсвийг бол заавал тусгах хэрэгтэй. Нэг хөгжлийн бэрхшээлийн хүүхдтэй ажиллахад бас нэлээд цаг гарна шүү. Энэ дээр чинь бас ажил процесс явагдана шүү дээ. Энийгээ заавал засаж сайжруулахгүй бол болохгүй нэ. За тэгээд тэр хөдөлмөр эрхлэлтийн дэмжих үйлчлэгээ байгаа. Хэдэн хүн ажилд оруулаад байгааг нь мэддэхгүй хэдэн тэрбум төгрөг байдаг. Тэрнийхээ тайлан задаргааг авъя. Мэдээллийг авъя. Тэгжээж энэнийг одоо дэмжиж баталмаар байна.